Нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Гэр бүлийн радио 104.5 84.5 сувагтай хамтдаа байна уу? Таны урам зориг авах мөч эхэлж байна хэмээн үзэгч сонсогч таныг уриалдаг гэрэлтэн бүсгүйчүүдийн нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. Гэр бүлийн радиогийн 2 дугаар эфирт сэтгэл судлаач Баясгалан гэрэл судлаач Инх Цолбоннаар хизээний бэлэн болжээ. Манай бүсгүйчүүд яг энэ цаг мөчид нэвтрүүлэг рүүгээ ороод ирээрэй. Бид бүхэн 104.5 84.5 суваг дээр радиогийн цэнхэр долгионоор нэвтрүүлгээ зачиж байгаа болов захин орчинд буюу Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо дүрстэйгээр лайв маань дамжуулагдаж байгаа учраас энэхүү лайвтай маань хамтдаа байгаарай гэж бүсгүй таныг урьж байна. За баясагчтай өдрийн мэндийг хүргэе. За дахиад өдрийн мэнд. Сая бас тэр судалгаа дарныг дуусгаад одоо гэрэлтмээ эхлүүлж байна. Гэрэлтэн бол эмэгтэйчүүдийн хөтөлбөр мэдээж одоо эмэгтэйчүүд гэж онцолж байгаа нь тий одоо эрчүүдийг одоо үзээд байгаа юм биш. Бид яг энэ эмэгтэйчүүдийн халуун дотн яриаг өрнүүлдэгэ л гэсэн үг. Тэгэхээр гэрэлтэмтэй хамтдаа байдаг бүсгүйчүүд маань гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримийг үзэж болно гэсэн үг тий. Тэгээд бидэнтэй хамтдаа бас өнөөдөр сорилтыг давах хүчний талаар ярилцъя. Аливаа амьдралд одоо тий юу гэдгийг маш л олон одоо дардан зам гэдэг зүйл байхгүйгээр маш л олон бартаатай, уулын ч гэдэм үү тий шорон зам за тэгэл гой засмал зам гэл олон тэр зүйлээр бид нэр сорилтыг давж туулж яадаг. Тэгээ заримдаа бид өөртөөсөө яагаад миний амьдралд энэ сорилт ирвэ гэж асуудаг тий. Тэгээд яагаад гэдэг тэр сорилтуудын ард одоо магадгүй хариултууд нь байгаа гэж бодож байгаа бол тэрнээс өмнө тэгвэл би эндээс юу сурч авах хэрэгтэй юм бэ? Яагаад надад ирж байгаа юм бэ гэж байгаа бол энэ надад юуг ойлгуулах гэж ирсэн юм бэ гэдэг асуултаар бас солиосоо гэж хүсээд өнөөдөр энэ сэдвээр ярьж байгаа. Тэгээд гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр шуудаар хурж байгаа 3W45 цэгмэн гэсэн захим хуудасаар хурж байгаа. За тэгээд 986 104 5 дугаарын утас маань бас шуудаар нээлттэй байгаа даа шүү. За тэгээд нэвтрүүлэгтэй маань хамтдаа байгаарай. Өнөөдрийн нэвтрүүлгийг бол илүүтэйгээр бас яг тэр урам зориг, хүч чадлыг, дэмжлэгийг авах цаг байгаасаа гэж хүсэж байгаа Баясаа цомогийн хоёрын хувьд. Тэгээ өнөөдөр магадгүй би үнэхээр зовж байна гэж өөрийгөө бодчихвэл яг одоо ороод ир хамтдаа зовлонгийн дэстэй янзын сайхан нэмэглээд өгье тий. Тэгэхээр ингээд надад 20 30 эдтэй байхад ихч маань тэгжсэн. Хүнд ер нь өөрийгөө өрөвдөх гэдэг үзлээс болж хүн айгүй их завдгийм байна гэж хуваалцчихсан баг. Тухайн үед ерөөсөй ойлгоогүй. Гэхдээ тэгэл өөрийгөө өрөвдөөл эцтэй юу нь буруу гэж юу нь болохгүй гэж тухайн үед бодчихсэн. Гэтэл хожим яг энэ зүйлийг ингээ бодоод ахаар хүн чинь нөгөө өөрийгөө хит их өрөвдөх тусмаа улам илүү нөгөө жижигэрч ятгарч те өөрийгөө айгүй өчүүхэн болгодог юм байна. Тэгэхээр өөрийгөө өрөвдөхөөс илүүтэйгээр өөрийгөө зоригжуулах, өөрийгөө одоо тий хэдийн миний амьдралд ийм асуудал байгаа ч гэсэн би энэ зүйлсүүдийг давч чадна гэдэг тэр сорилтын хүчийг, тэр челленжийг одоо тий тавих нь бас айгүй чухал юм байна гэж анзарч байгаа. Тэгэхээр сорилт гэдээ ингээ бодглохлээр бид нар айгүй тийм сөрөг хүлээж авдаг шүү дээ. Яа, шалгалтанд ормааргүй байна. Давхгүй сорилтыг давмааргүй байна. Энээс л хол аймаар ингээл 5 тухийнхаа бус руу улам шигдээд идэг шүү дээ. Гэтэл яг үнэндээ энэ сорилт гэдэг маань биднийг айгүй өсөгдөг, айгүй тий томруулдаг, дараагийн түвшинд гаргадаг энэ зүйл байгаа тань л та. Тэгэхээр энэ зүйлийг бүгдээрээ өнөөдөр нэгэнтэй л одоо юу гэдэг имийг гашуун гэдэг уухгүй байгаа тавил өвчин маань илэрхгүйдээ адилхан бидний амьдралд ирэх ёстой яг л нэг тийм амт гэж бодоод энэ зүйлийг бас давхан чухал юм аа гэдгийг хэлмээрээ уриалмаар байна. Тэгээд ер нь бол тэгэл одоо юу гэдгийг те альва нэг сорилт асуудал бэрхшээл тэрэнгүүт эсвэл тэмцдэг хүмүүс байдаг, эсвэл зүхтдэг хүмүүс байдаг шүү дээ. Хоёр төрлийн. За тэгэл зүхтий ер нь энийг би давахгүй юм байна, барахгүй юм байна гэж зүхтах. Эсвэл энийг тий яаж яж байгаа л давандаа. Тий болондоо бүтэндээ гэдэг тий. Ямар ч байсан энэ асуудлыг шийдэндээ гэж явдаг хүмүүс байгаад байдаг. Тэгвэл өнөөдөр та бас аль нь вэ тий? Яг тэмцэх гээд хичээж гинөө эсвэл зүхтж гинөө эсвэл тэрнтэй ингээ тий нүүр тулаад уулзаад сайн өгшөө. Хэн сайхан гар бариад тий. За одоо чамайг яйтай байз гэдэг ч юм уу тий. Нэг тиймэрхүү байдлаар бас гоё шийдэж болно. За тэгээд Авасран баяр маань ойртой орж ирэх ороод ирсэн байна. Ямар гоё юм бэ бас харсан чинь. Сайн уу өдрийн мэндэ хоёр сайхан минь баярлалаа хайртай шүү гэд юм гоё юм нэг юм урмын үгээр тий. Тэгээд нэг юм хүнд нэг юм гоё сэтгэгдэл төрүүлдэг гэдэг юм уу? Тийм үгсийг бас бичдэгт маш гоё гэд
баяртай байдаг шүү. Тэгээд халуун дулаан мэдрэмж байж шүү. Яг үнэ. Тэгээд магадгүй яг одоо та ямарваа нэг сорилтыг даваад туулаад гарцсан байгаа тий. Эсвэл яг одоо тэрийг туулж байгаа. Эсвэл ирж гинэ гэд айгаад магадгүй зовтоход бэлэн байгаа бол таны амьдралд тохиолдож исэн хамгийн том тэр сорилт бэрхшээл юу байсан бэ? Та одоо давх гад юу хийж ийн вэ? Давцсан бол яаж давсан бэ? Тулцсан байгаа бол хэцүү гэж айж гинэ гэж танаас асуумаар байна. Тэгээд ингээд хамтдаа сайхан ярилцаад тэр сорилтоо хуваалцаад давсан нь гоё туршилгаа, давж чадахгүй байгаа нь чадахгүй байна гэд үнэн бодит байдлаа ярилцаад явмаар байна. За тийм болохоор нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байгаараа яг одоо энэ нэвтрүүлгийг бас сонсох шаардлагатай. Бүсгүйчүүдийн гоё мен хийгээд өгөөрэй. Хамгийн багадаа 3 эмэгтэйг бас уриалан дуудаад өгчвөл гоё юм уу? За тэгээд нэвтрүүлгээ сайхан шеэрлээд өнөөдрийн бас гэрэлтмийн дугаарыг мянгуулаа үзье гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр яг хэдүүлээ энэ тоонд хүрэхийн тулд сайхан шеэрлээд хуваалцаад өгөөрэй. Очроод мөх цэцэг маань өдрийн мэндийг хүргье гэж хэлсэн байна. Өдрийн мэндийг хүргье. За тэгээд цайны цагтаа орохоос өмнө бас яг энэ цагтаа хамт байгаарай гэж уриалмаар байна. За тэгээд таны амьдралд ямар сорилт байсан бэ гэдэг асуултыг асуусан ба шүү дээ. Хоёлаа энэ асуултыг бас сонирхуулаад сонсогч үзэгчтэйгээ өөртөө хуваалцвал ямар вэ? Тэгэл та. За миний хувьд шүү дээ тий. Миний хувьд ямар сорилт байсан бэ гэвэл миний хувьд бол нэг тийм өөртөө итгэлгүй байдлыг энэ зүйлэл болохгүй байх та гэсэн одоо тийм бүрхэг тийм байдалтай юм сорилт бол байсан юм уу? Тэгээд миний бага наснд болсон үйл явдалтай холбоотой бага наснд одоо нөгөө бага насны охин учраас ингээ хүчирхийлэл тас ингээ өрсөн байна тий. Тэгээд тэрнээс үүдэлтэйгээр би өөрийгөө ирээдүйд хүнтэй суун. За тэр битгий хэл би өөрийгөө хүүхэд гаргахтаа бүр дөрвөн хүүхэд гаргана гэдэг надад ямар тийм итгэл ямар ч тийм одоо ойлголт байгаагүй. Тэгээд харин ч эсэргээрээ би бүр эмэгтэй хүний тооноос ингээд хасагдчихж байгаа бах та гэсэн нэг тийм зүйл өссөн шүү. Нэг дүн гээд нэг юм яваад их юм тий. Сарын тийм гадаа нэг юм айгу чанга чимээ байгаад байна. Тийм ээ гэж байна тий. Тэгээд тэрнээс үүдэлтэй ингээд нэг өөртөө итгэлгүй ирээдүгөө төсөөлөлгүй тийм амьдардаг гэсэн. Тэгээ тийм нөгөө төсөөлөлтэй хүн чинь ангийнхаа хөвгүүдтэй эсвэл одоо юу гэдэг эрэгтэй хүүхдүүдтэй ингээд найзалж чадхаа бэлч тийм л. Тэгээд энэ зүйл маань миний одоо гэрлэлтийн амьдралаар маань энэ одоо ингээд те өөрчлөгдсөн. Тэгээ ингээд өөрчлөгдөж байгаа тэр зүйлийг харахтаа би юу өөртөө айгүй том саа дотгор болж исэн юм байна. Би өөрийгөө айгүй их одоо ингэж те хатсан шалаанд хийж өөрийгөө ингээд хаашаач гарцгүй болгож исэн юм байна гэдэг тэр бодол санаагаа ингээд өөрчилж исэн. Тэр маань миний амьдралын том сорилт даваа байсан юм уу? Тэгээ ингээд өөрчлөгдөжсэн маань эргүүлээд айгүй гоё тийм ихтгэлтэй, баяр хөөртэй, энүүгээрээ бас ингээд тогтуудыг айгүй босгох туртай тийм зурштгэл болж хувирсан шүү. Гэл хүн болгоны амьдралд тий яг нэг тийм сорилт байгаа. Тэгээ цаомогийн маань хуваалцдаг тий нэг зүрх зэрэг гаргаад хуваалцдаг энэ түүхч гэсэн бас хин нэг эмэгтэй адилхан байж магадгүй тий. Тэгэхээр ингээ хүн болгоных адилхан эсвэл хүн болгоных өөр гэд олон янзаар бид нэр харж болно. Тэгэхээр таны амьдралд яг сорилт гэж бодогдохоор ямар зүйл байгаа вэ? Ямар зүйл байсан бэ? Тэрийг хэрхэн яаж давсан бэ гэдгийг хамтдаа бас сайхан хуваалцаад явъя. Тэгээ очроод мөх цэцэг маань бас хайртай хүмүүсээ меншн хийсэн байна. За миний хувьд тулгарсан зүйл юу вэ гэх юм бол би ч одоо ихээ залуухан бахта тухайн үед чинь нэг юм юу гэдгийг тий үерхэл хайр нөхөрлөл гэл явж байгаа л. Тэгэл нэг юм гэр бүлтэй олчвал их гоё санагдаад гэдэг юм уу те. Тэгэл тэр үеийнхаа нэг юм амьдралаар ингээл яг тэр үеийнхаа яг бидний үеийнхнийг харахаар яг л тийм байдгийн ангийнхныг харахаар бүгдээрээ ингээл нэг нэгнтэйгээ ингээл нөгөө нэг дуу дуугаа уулзаад гэдэг юм уу нэг нэгнтэйгээ барьцаж байгаа юм шиг ингээл нөхөрт гараад ихнэр аваад гэдэг шиг те. Тэгэл тэр л айгу гоё ингээд санагдчихсэн яг нэг зах зээлийн нэлээд үе гараад 97 8 онд тэр үед л бас ингээл оюутан байхдаа тэгэл ингээл хайр дурлал гэдэг зүйлтэй чи учрахгүй болохгүй гэл тий. Бараг хайж яваал гэдэг шиг. Тий хоцорхоод байгаа юм шиг ингээ би биенээсээ тэгэл ингээл гэр бүл болоод ерөөсөө л удалгуул суугаал гэр бүл болоод амьдарсан л да. Тэгээ тэр үед өөрийнхөө хүсэл мөрөөдөл тий өөрийнхөө эзэмшигчсэн мэрэгжил гээл олон зүйлийг ингээд мартаад хаяад эн чи гэр бүл чухал, хүүхэд чухал, нөхөр чухал гэл ингээд нэг юм
сайн эхнэрийн, сайн ээжийн нэг юм дүрээр амьдарсан хэдэн жилээ би их сорилт гэж боддоо шин. Тухайн үед надад хин ч хэлж өгөхгүй те ээж аваасаа хол ингээл амьдрал тэгэл ах эгч нар маань өөрсдөө бас залуухан амьдрал юу вэ гэдгийг мэдэхгүй те тэгэл энэ чи эхнэр нөхөр нэг ийм л байх стан байна гэдэг нэг юм өөрийнхөө дүрээр бүтээгээд ингээ явж байхдаа нэг юм өөрийгөө бүр ингээ хайцсан орхицсан тий хин ч иш болцсон нэг тийм үе байдаг байхгүй. Тэгэл нэг л их ингээл гэр орон цэвэрлсэн тий үр хүүхдтэй нөхрийнхөө хувцс нүрийг эндүүцсэн арчсан тийг л би эхнэргээ ойлгоцсон тий. Тэр үедээ ингээд сүултээ ингээд яг тийм амьдралаар амьдраад нөхөр ажил хийгээд ингээд амьдраад ихээр битэрийн хооронд бол яалтчгүй зөрчил үүссэн л тий. Тэгэл нөхөр бол ингээл орж гаргах дургу болоод тий чи ингээл байж ахгүй даа гэл би болохоор за одоо нэг жил ингээд хүүхдээ арчвал за тэгчвэл гэл ингээд нөгөө яг л тэр амьдралд ингээд 4-5 жил тасцсан хүн чинь яг тийм одоо харилцаа хандлага гаргаад бид одоо маш их зөрчил үүсчихсэн. Тэгээд би болохоор тухайн үед ингээд нөхөр л болохгүй байна, буруу байна тий. Нөхөр л намайг ингээд байна гэж хэлсэн бол би өөрийгөө л аль хэзээ нэг гээцэн байсан юм билээ. Баясаа гэдэг хүн хийн би өөрийн үзэл бодолтой юм уу тий. Би ингээд яг энэ үзэл бодлоо хэрхэн яаж хамгаалах юм тий. Би энд өөрийгөө яг энэ байр суурьнд нөхөртөө хэрхэн яаж ойлгуулах юм гэдэг ч юм уу бүх зүйлийг гээцэн байсан. Тэгэл тэн дундаас нэрээ эн чинь хувь хүн шүү дээ тус тустай гэж ойлгоод яг тэр сорилтыг давж гарсан үе бол надад үнэхээр тийм гашуун тэгтээ бас үнэхээр бас амттай нэг тийм гашуун амттай зүйл бас байдаг штэ тий. Тийм байсан гэж хэлэх юм уу? Гашуун амт гэдгсэн чинь нөгөө нэг ном байдаг штэ. Ямар хэлээ? Гашуун юу лээ? Хойлоо нэг бэлгэлдэг. Сайн нэг уулзалтан дээр. Гашуун тэр чи юу лээ? Гашуун чамтай л байна. Гашуун чамтай. Тийм шүү дээ. Яг гашуун чамтай. Тэр ингээ бодогдохгүй мөртлөө сая яалтчгүй тэр үг л орж ирлээ. Гашуун хэрнээ амттай байсан гэж. Тэгэхээр амьдралд одоо ингээ сорилт ирэхэд хамгийн түрүүлж ингэж одоо тэр сорилтоос болоод нөлөөлдөг бидний харилцаа бол гэр бүлийн харилцаа яагаад ч тий. Гэр бүлийн хүмүүст маань одоо юу гэдгийг тухайлбал юм над шиг өөртөө ихтгэлгүй ирээдүйн талаар төсөөлж чадахгүй болвол би ээжтэй ахтайгаа харилцаа болдог ч гэдэм үү тий. Нөгөөтэйгөр яг басаагчтай маань адилхан гэр бүлийнхаа амьдралыг ийм өөр төвтэй ингээ бодсон байхад нөхөртөөгөө харилцах харилцаа, хүүхдүүстэй харилцах харилцаа гэд. Тэгэхээр ажлын байраа алдах, эсвэл санхүүгийн хямрал, эсвэл хүүхдийн хүмүүжил одоо юу гэдгийг тий асуудал үүсгэхэд хосууд бинээ буруутгаж эхлэгч гэдэг юм уу. Яг ингээд нэгнийгээ буруутгах нь эсвэл харилцаа тасрах нь эсвэл үйл ойлголцол үүснэ гэд хамгийн түрүүнд өртөх левлийн хүмүүс бол гэр бүлийн хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр сорилт гэдэг маань уг нь гэр бүлийн амьдралыг маань салж сарниулж, доош нь оруулж, харилцааг маань дасуулж, бие биенийг минь гомдоох зүйл биш, харин эсэргээр илүү гагнаж, бат бих болгох тэр зүйл юм а гэдэг талаас нь харах юм бол энэ сорилтыг давах хүч чадал бас илүүтэйгээр урган гарах юм болов гэж бодож байна. Тэгэхээр магадгүй яг одоо бит хоёрын дуу хоолойг сонсож байгаа радиогоор болон захимаар үзэж байгаа бүсгүүчүүд маань өөрийгөө би үнэхээр хүнд хэцүү дунд байна да, би сорилт дунд байна да гэж бодохдоо хоош нь ухрах биш. Эсвэл хань ижилтэйгээ харилцаа нь улам таарамжгүй болох биш, нуурах биш, үл ойлголцох биш, харин улам илүү гагнагтаасаа. Тэгээ юу гэж. Миний амьдрал сорилт ирлээ. Тэгээ яана гэж. Би чадах юм чинь манай нөгөө жоохон бахта тэгдэгс штэ. Надад тэртээ тэр аа маань чихэр өх юм чин байгаа юм чин гэдэг. Аавда хэлэх юм чин нэг онгордог те. Тэгээ тэр чинь нэг цаана тэр хүүхэд нэг юм итгэлтэй байдал яагаад ш те. Тэгээ очисон чи аав тоодгоо гэдэг шиг. Тоод штэ тоодог тоглож байгаа. Тэгээ яг тэр шиг юм гоё итгэлтэйгэр тэр сорилын өөдөөс тэр асуудал бэрхшээлийн өөдөөс тэгээ юу гэж. Тэглээгээд одоо те чи намайг ардман гарч чадахгүй, чи намайг дийлж чадахгүй гэдэг үгийг хэлдэг байгаасай. Тэгэж босдог байгаасай. Магадгүй эрүүл мэндийн хувьд ч гэсэн одоо юу гэдэг дориотж болно. Тэглээ юу гэж би хүн юм чин дориот штэ. Харин би одоо тийхэрнэ гэдэг энэ өөртөө ихтгэлтэй байдлыг те. Тэг ялангуяа нөгөө нэг өвчнөөр өвдсөн эмэгтэйчүүд хавдраар те өвдсөн эмэгтэйчүүд айгүй том сорилыг ингээд даван тулсан тухайга гардаг штэ. Тэгээд яг өөрийнхөө эргэн тойрон тэр дахиад бүр илүү хүнд хавдар болж байгаа харилцаануудаас таслагдаад те тэр химийн тариа, химийн эмчилгээ тэгээд өөрт нь ирж байгаа тэр одоо ингээд нөгөө өвдөлттэй тэгэл нэр гаднахгоо үзмж алдчихж байгаа байдал зүгээр би чадна гэд өөртөө тэр сорилтыг ингээд челленж болгож ашигладаг шүү дээ. Үнэхээр суралцмаар тэр хүмүүсийн дуу хоолой бас тэр одоо тий хэрхэн давж байгаа аргуудыг бас хармаар тий. Яг үнэн шүү. Тэгээд Даваасран баяр маань нэгсэн байна. Ойрт завгүй өдөр бас дурсамж дүүрэн өдрүүд байлаа. Ангийнхантайгаа амралтанд яваад олон сайхан дурсамж бүтээгээд ирлээ.
амьдралд ирсэн сорилтыг даваад гардаг. Надад хүчийг өгөгчийн дотор би бүхнийг хийж чаднаа гэсэн байна. Үнэхээр гайхалтай тий. Тэр хүчийг өгдөг тэр итгэл гэдэг зүйл байдаг нь ямар гоё вэ. Тэгээд цаамагийн маань хэлдэг энэ олон хүмүүсийн тэр гоё кейс түүхтэй жишээ амьдралыг давсан гоё тэр гоё магтаал тий юу гэдэг талархал маш олон зүйл байж болох байхгүй юу. Тэрийг бас сонсомоор байна. Тэгээ тэрнтэй бас уялдаатай нэг хосуудын нэг амьдралдаа бас давсан нэг том сорилт давааны нэг зүйл бол нэг тийм хамтдаа хийжсэн бизнес дампуурах гэдэг ажил ингээд дампуурах гэх ийм жишээнүүд байдаг штэ. Тэгээ яг нэг ийм хоёр хос байсан. Амьдралаа эхлүүлээд удаагүй хоёлаа ийм хувийн бизнесээ эхлүүлээд явжсэн чинь бизнес нь дампуурсан. Тэгээ дампуурна гэдэг чинь асар их өрөнд орно штэ тий. Зөндөө их мөнгө төгрөг зээлээд ингээд босгож байсан зүйл. Тэгээд яг тэрнтэй давхцаад анхныхаа хүүхдийг үлгээдэж авсан байсан. Хөөхөн тий санхүүгийн тэр хүнд дарамтанд орцсон. Тэгээд хөөхөн ингээд ирээдүйд нь ийм хөөхөн хүүхд нь хүрээд ирсэн. Тэгтээ тэгээд маш их ачаа дарамт санхүүгийн дарамтанд орохоор хүнд юу гэж бодогддог вүлээ тий. Тэрийг яаж давж гарна да. Ирээдүй маань бүрхэг байна даа л гэж хардаг штэ тий. Яг тийм тодорхойгүй байдлаас тийм штэ. Өдөр бүр ингээд үд хайлгалцаж эхэлсэн, маргалдаж эхэлсэн. Тэгээд салах дээрээ ингээд тулсан. Тэгээд тэд нар бууж өгөөгүй. Яагаад вэ гэхээр эхнэр нь эн чин нэрээ ингээл амьдралын давдаг даваагүй штэ. Нөхөр маань энд ингээд арчаагүй муудаа ингээд бизнес дампуурсан юм штэ. Олон нөхцөл байдлууд бий болсон юм байна. Гарсан юм байна. Тэгвэл би энд нөхрөө буруутгах хэсгүүн байна. Тэгэд харин одоо хоёлаа хамтдаа буцаагаад бизнесээ гэр бүлийнхаа тэр бизнесийг цааш нь авч явахын тулд ажлыг жижиг гэхгүйгээр хамтдаа хийх ёстой юм байна. Тэгээд дэмжиж эхэлсэн хамтдаа бизнесээ эхэлсэн. Тэгээд энэ нь ингээд сэтгэл зүйн хувьд те би бинээ хүлээж авч байгаа те би бинээ дэмжиж байгаа ойлгож байгаа зүйл болоод яг ингээд 10 жилийн дараа гэсэн чинь тэр хоёр нөгөө өрнөөсөө салцсан байсан. Өөрөө бүрэн бүтэн босгож ингээд төлж чадсан тий. Тэгээд дахиад бизнесээ босгож чадсан. Тэгээд болоогүй хоёр хүүхдийн аав ээж болж чадсан. Ингээд ийм гоё түүх байгааддаг. Тэгэхээр тэр сорилт гэдэг зүйл магадгүй бид нарыг ингээд зарим үед ингээд нэг юм салан бутрагж байгаа юм шиг тий. Тэр сорилтыг давж чадахгүй чи биедээ тулаад эсвэл өөрөө өөрийгөө чи ямар ачаагүй юм бэ гэж өөрөө өөрлөгөө харж орилоод уйлаад те давж чадахгүй гэд бараг л мөлхөөд ингээд унжаага бол зарим үед ингээд улам илүү бат бөх те улам илүү нэгнээ таньж мэдэх улам илүү тэнд би ханыгаа яаж дэмжих юм би өөрийгөө яаж дэмжих юм гэдэг маш гайхалтай ингээд юм эргэлт болж чаддаг. Тэгэхээр л нөгөө нэг те энэ яагаад надад тулгараад байгаа юм бэ? Яагаад би гэж хэлэхээс илүү эндээс бид хоёр юуг хамтдаа даван туулаад юуг сурцсан байх юм бэ? Юуг атгаад үлдэх юм бэ гэдэг нь аягүй чухал байгаа байхгүй. Тэгэхээр саяны түүх жишээнээс ингээ харах юм бол гэр бүл гэдэг маань зөвхөн жаргалтай үедээ нэг байдаг юм цул зүйл биш тий. Зовсон үедээ ч бие биенийг орхилгүйгээр дэмждэг, хамтдаа зогсож чаддаг. Яг жинхэнэ гэр бүлийн тэр мөн чанарыг энэ хоёр маань ингэж олж харсан биш тий. Тэгэхээр нөгөө нэг гашуун ч гэсэн хамттай гэдэг. Өнөөдөр сэдв ерөөсөө энэ исэн. Гашуун ч гэсэн хамттай байсан байл тий. Тийм байна. Тэгэхээр ингээд гашуун хамтыг бол бид нар ингээд тий хамталсан байгаа шүү дээ. Хамдаасаа гаргачмаар, бөөлччмөр, болчмоор зүгээр ингээ амаа арчаад ус залгаад тий зүгээр л гоё амтыг хамталмаар гэхдээ тэр гашуун амтыг хамснараа шүлс гарах гэдэг. Амттай тэр өдрөчийг бид нар чи би нөгөө таныг ингээ харсан чи таны нэгдүүд нэр ингээ камер очсон байна. За. Тэгэхээр энэ гашуун амт гэдэг бидний амьдралд бас ирдэг нэг амт юм байна. Тэгэхээр бүгдээрээ энийг амнаасаа гаргалгүйгээр үнэхээр амсах хэрэгтэй бол амсъя тий. Тэгээд хос хоёрын жишээнээс харсан чинь манай осууд ямар гоё ингээ хамттай байсан бэ тий. Тэгээд зөвхөн ингээ жаргалтай үедээ гоё чихэрлэг зүйл идэх үедээ л хамттай байдаг бол гэр бүл биш юм аа. Гашууныг амтлах үед ч гэсэн хамт байдна гэдэг бол бас гэр бүл юм шүү тий. Тэгэхээр яг ийм хэцүү үедээ яг манай хосууд шиг би бинийгээ түлхэж би бинийгээ надад хэцүү байгаа учраас чи яв эсвэл би явъя боли хоёулынгийнх нь угаасаа амьдрал бүтэхгүй юм байна. Ингэдэг төрлийн хүмүүс их байт юм би. Чиний алдаанаас болоод гэх тий. Чи битгаар бүтгэхсэн бол юу гэж ийм муу мухай зүйл ирчээдий. Чи битгаар заяаны осууд биш учраас л тий ингээл энэ хүүхэд маань ингээл хохироол үлддэм байгаа. Иршиг зүгээр хоёлоо замаа хөөж гэдэг юм үү те ингээд ийм амиа бодсон үзлүүдийг гаргадаг те. Гэтэл тэр хүнийг хүнд хэцүү үед нь ч гэсэн хамт байна гэдэг чинь бид нар эргээд те яг хань ижил гэдэг зүйлийг бас ингээд харуулж тэг ингээд сорилтоор дамжуулаад зовлон бэрхшээлээр дамжуулаад хүн ингээ өөрийгөө таниулж болох том юм те одоо таниулга юм шүү.
тий. Тийм шүү дээ. Яг үнэ. Хандаа амьдралдаа эргэн тойрны хүмүүстэй, үр хүүхдүүдтэй тий ажлын хамт олондоо өөрийгөө таниулах боломж байгаа байхгүй. Тийм шүү. Тэгэхээр энэ ирлээ би завж гин амар хэцүү байна гэд ингээд байх биш. Харин чинийг зүгээр ард нь гарна хүүхаа гэл тий урагшламаар юм шиг тий. Нөө болт хэрхэн атагдсан гэ тий. Нөө төмөрч гисэн ингээ галаар ингээ шалгагдаад хамгийн одоо шилдэг сайн төмөр болдог шиг бид нар амьдралын тэр ирдэг асуудал бэрхшээл сорилтуудаар шалгагдаад одоо илүү сайн хүн болдог гэж хэлэх юм уу? Төгс болдог биш те. Илүү сайн хүн болдог. Тэгээ бодохоор бидний амьдралд нөгөө асуудал бэрхшээл, гуниг зовлон, нулимс те. Магадгүй хин нэгэн лөө ингээд болохгүй байх болж гин гэж хэлэх тэр өдрүүд угаасаа л ирнэ. Байсаарч байх болно. Харин тэрийг одоо шийдэж чадах яг тэр сорилтыг давах хүч. Магадгүй тэр хүч нь ингээд нэг юм маш их хүчтэй биш те. Зүгээр л тэр нэг юм уян гатан чанар гэдэг юм уу те. Тэрийг нэг ойлгох нэг юм ухаан ингээд маш чухал байдаг юм шиг байна. Тэгэхээр гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг сонсож байгаа эрхэм бүсгүй та амьдралдаа ямар сорилтуудыг даван туулж явна вэ? Ямар сорилтуудыг давчаад ард нь хамтдаа чадсан, би чадсан гэж сууж байгаа вэ те. Энэ гоё одоо комментуудаа, энэ гоё кейсүүдээ, энэ гоё түүхүүдээ яг одоо гэр бүлийн радио 104.5 одоо пэйж хуудасаар хүрж байгаа гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн коммент хэсэгт бичээд чигтгээд үлдээгээрэй. Хин нэгэн таны тэр гоё түүх, таны тэр давсан тэр зоригтой амьдрал те гоё жишээ болох, уран болох, хүч болох, тэр сорилтыг давах, тэнхээ болох магадлалтай те. Тэгэхээр та заавал бичээсэй гэж хүсэж байна. За тэгээ сорилтыг бид нар тэгвэл боломж болох ёстой юм байна штэ. Асуудал юм байна гэж зүхтах биш, нуугдах биш те. Хаяад явах биш. Эсвэл одоо тэмцэлдээд ингээд нүүр тулах ёстой гэдгийг ингэж ойлгохын тулд бид нар боломж гэж харах ёстой гэж хамгийн түрүүнд дохсуудаа эмэгтэйчүүдтэй бол хэлмээр байна тий. Одоо ингээл хасуудад хэллээ гэхэд та хоёр ингээд уулзаад ингээд сууж илаа болохгүй байна уу бүтэхгүй байна битээр гэж сая цаомаг хэлдэг шиг. За яаны хасууд биш учраас гэж ингэжсэн ч гэсэн тий. Та хоёр анх бол ингээд салъя гэж одоо цуугаагүй зүтэй гэж ингэж хэлэх тий. Та хоёрын амьдралд маш олон гоё боломжууд байсан. Маш олон аз жаргалтай мөчүүд байсан. Магадгүй маш олон хүнд хэцүү мөчүүдийг хамт давж гарч чадсан гэхэд л ингээл нүд нь ингээд сэргдэг шиг тий. Та өөрөө өөрийнхөө амьдралд ямар зарчмыг бий болгох хэвтэй. Тэрийг хэрхэн яаж одоо тий цааш нь одоо өдөр тутмын зуршил болгох юм. Ба наад зах нь л тий асуудал гарлаа. Чиний буруу, миний буруу. Залуудаа бол тэгж л муудалцдаг байсан шүү дээ тий. Чи юм шийдвэр гаргасан учраас эн чи ингэчлээ гэх тий. Тэгэх биш. Би бинээ буруутахгүйгээр асуудлыг яг үнэн мөнийг нь олж хараад нөгөө оншлоод гэж хэлдэг те оншлоод эмчлэх шат руу явах гэдэг юм уу те ямар гарц байна ямар гаргалгаа байна гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл одоо нөгөө нэг тэг хоёр талд гараад тэгээ асуудал нь тэнд ингээ үзэгч шиг байгаад тэгээд би биенийхээ эсрэг тэмцэлтийг биш хамтдаа хүчээ нийлүүлээд асуудлын эсрэг тэмцэх нь чухал юм аа. Тэгэхээр боломж гэдэг маань өөрөө ингээд хүний амьдралд байж идэг одоо тий ийм бонус яг л ийм дагалдаж ирдэг зүйл юм шиг тий. Тэгээ энэ зүйлийг ашиглаж чадах юм бол таны амьдрал улам илүү гоё тэр даблаар цэнэглэгддэг тэр зүйл шиг тий. Тэг хүн болгонд энэ боломж байгаа. Харин олон хүмүүс боломжоо ингээд тий нүдээ нээж хараагүйгээсээ болоод алддаг юм шиг санагдчихаа. Тэгэхээр манай гэрэлтэн бүсгүйчүүд маань ч гэсэн яг энэ боломж гэдэг зүйлийг битгий алдаасай. Боломж гэдэг маань дэлгүүр зарагддаг эсвэл айлд байгаа зүйл гэхээс илүү яг таны хажууд байгаа. Тэгээд энийг би нөгөө сэтгэл зүйн хувьд тий сэтгэлгээний хувьд энэ боломжийг бас ашиглаасаа гэж хүсэж байна тий. Өнөөдөр миний амьдралд байгаа тэр зовлон зүдгүүр хүнд хэцүү зүйлсүүдийг би энийг туулъя. Би тойроод биш дайраад гарыг. Тэгээд үүний цаана би том болсон байх болно. Би төлөвсөн байх болно. Би илүү туршлагдсан байх болно. Тэгээд яг нөгөө нэг түрүүний санхүүгийн бизнестэй хосуудын адил тийм бас ингээд олон юм хийх гээд ингээд бодлоготой л гэсэн нэг эмэгтэйгийн түүх байдаг шүү дээ. Тэгээд 7 бизнес эхлүүлээ, долуулангийн ингээд алдаад тэгээд 8 дахьыг эхлүүлэхдээ яасан бэ гэхээр 7 бизнесээс алдсан тэр алдаа нь ингээд сургамж болоод тэгээд 8 дахьыг аягүй амжилттай эхлэсэн байна. Гэрлийг бүтээсэн одоо тий сууд алдартны жишээ хүртэл байдаг шүү дээ. Тэрийгээ ингээд 6000 гэдэг үлээ 6000 удаа алдаа гэж хараагүй. Харин туршилт байсан боломж байсан гэж харж байна. Тэгэхээр бидний яг нэг юм сэтгэлгээ юм шиг байгаа. Тэр нэг нүдний шилийг арай нэг өөрөөр бүх зүйл харанхуй харагдаад байвал тэр шилээ тайлаад гой боломж гэдэг шилийг зүгээд харанхуй байгаа юм уу? За тэгвэл энэ донд би яаж гэрлийг үсэх вэ? Ч гэдэг юм уу те. Ингээ гой сэтгэлгээгээ ингээд өөрчлөөд ингээ эерэг сэтгэлгээгээр харуул тэр боломж үүсэх юм шиг те. За тэгвэл боломжийг одоо те сорилтыг давах 3 алхмын
одоо үзэл баримтлалыг хоёлоо хуваалцдаг хөө. За тэгээд За нэгдүгээр алхам нь. Нэгдүгээр алхам нь болохоор сорилтуудыг хүлээн зөвшөөрнө гэдэг аа тий. Сорилт ирлээ. Яагаад гэдэг асуулт чинь нөгөө нэг хүлээн зөвшөөрөхгүй байгаад байгаа байхгүй тий. Тийм шүү дээ. Яагаад надад гэж, яагаад миний амьдралд гэж, яагаад заавал энэ цаг хугацаанд гэж гээл тий. Яагаад энэ өвчнийг би тусах ёстой гэж гээл. Энтэй ингээд хүмүүс тулдаг, ирдэг. Тэгээ мэдээж хүлээн зөвшөөрөхгүй байх үеч байна. Энэ байдгал зүйл байхгүй тий. Байна. Гэхдээ нэгд хүрээд ирсэн юм чинь одоо яагаад гэдэл одоо хажууд нь байгаа хүмүүс ч гэсэн яагаад чи ингэ заавал энийг тусдээ. Яагаад чиний амьдралд ийм юм тулгардыг ингэх биш те. Хүн болгонд л ирдгээ гэдгийг хүлээж аваад одоо жишээлх юм бол уйлсан ч гэсэн зүгээр шүү дээ. Тий уйлж болно хүн. Энэ ингээ хүний зүгээр л байдаг. Сэтгэл мэдрэмжийн нэг хэлбэр байхгүй юу гिचгэд ойлгомжтой тий. За тэгэл юу гэдгийг тий бид нар хүчтэй байх хэвээр, чи мундаг байх хэвээр, чи илүүнд байх хэрэгтэй гэл би нэгээ сумлаад байдаг. Тий магадгүй аав ээж ч гэсэн хүүхдүүдээ тэгээ сумлаад байдаг. Гэтэл хүчтэй байлаа гэд хизээч унахгүй гэсэн үг шүү байхгүй тий. Сорилт ирнэ бид нар гуйнаглан айн сул дорой байна. Тэр мэдрэмжүүдээ л хүлээгээд авчих. Өвдөн шанална тий хайртай хүмүүс маань биднийг орхиод явна. Энэ ингээ үнэн байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр орхиод явахт нь магадгүй хайртай хүмүүс маань одоо юу гэдгийг тий аав ээж маань өндөр настай болоод явах ч гэсэн ингээл амьдралын л чам бид ч гэсэн нэг л өдөр явнаа. Тэгэхээр энийг л хүлээн зөвшөөрч. Тэр үед би аавыгаа санаад уйлнаа тий энэ байдгал байх л ёстой мэдрэмж байгаа байхгүй. Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн болгон муухай баба зүйл биш ээ тий. Тэгээд тэр нөгөө байж ээжж гашуунч амттай гэдэг холбоос руу шилжих гээд байгаа шүү дээ. За тэгвэл дараагийн 2 дахь алхам нь юу яж болох вэ гэхээр танд ямар нэгэн дотоод нөөц боломж байгаа шүү. Тэрийгэ битгий хаагаарай харин нээгээрээ тий. Магадгүй та бодсноосоо ч илүү хүчтэй байж болно. Тэгвэл та тэр хүчтэй талаа бодоо тий. Бодоогүй байгаа бол бодоорой гэж хэлмээр байна. Жишээлбэл алмаз эрдэнэс ч гэсэн асар их одоо даралт дундаас төрдөг шиг эмэгтэй хүн хамгийн одоо тий үзэсгэлэнтэй хүчрхэг чанарууд нь сорилт дундаас ингээ илэрч гарч болдог тий. Тухайлбал одоо алтыг ч гэсэн маш их одоо галаар ингээ цэвэршүүлж ийж тий шатааж ийж тэр цэвэр шижир галтыг гаргаж авдаг шиг яг тэр нэг хүчтэй нэгнийг үнэхээр ямар ч асуудлыг даван туулах чадaltaй нэгнийг тэр сорилтыг давсан байдлаар нь авч болно. Тийм болохоор зэрэг яагаад би ганцаараа те гэ нөгөө дуулаад ингээд байгаад ахаас илүүтэйгээр бусад хүмүүст ч гэсэн ирдэг. Надад энэ зүйл одоо те даван тулан хүч чадал байгаа болоод л ирж байгаа бахаа гэдэгт итгээд өөрийнхөө нөөц боломжийг нэгээрээ илрүүлээрэ. Тэг ингээд олон ингээд нөгөө түрүүн хойд ярьж ирсэн шүү дээ. Яг ийм кейс жишээнүүдийг харах гэд те. Тэг ингээд бизнесүүдээ амжилттай авч явж байгаа. Эсвэл амьдралаа ингээд гоё амжилтыг бүтээгээд авч явж байгаа бүсгүүчүүдийг хараад ахаар яг тэр хамгийн доод уналтаасаа боссон гэж ирсэн байдаг. Яг тэр уналтанд очих зүгээр гэдэг байгаа шүү дээ. Бид хоёр бол битгий уун гээгүй. Очих зүгээр уунаж болно. А тэгвэл уунсан болвол одоо яг тэр уналтаасаа хараа. Тэ? Уналтаасаа нүдэ нэгээд шилээ солиод үзэл бодлоо өөрчлөөд хар. Танд яаж одоо тий унахгүйгээр урагшлах боломж байна. Унсан чинь сайн. Битгий эндээ шантар, битгий эндээ гунигэр, битгий эндээ ингээд те зөвхөр би унчлаа штэ гэж битгий эндээ ингэж өөрийгөө буруутгах ялалт те. Харин ч та унж үзснээрээ дахиад унахгүй байх тэр хаалгыг боломжийг олж харах нь. Тийм болохоор унана гэдэг чинь өөрөө таны амжилтын эхний алхам шүү. Тийм болохоор яг одоо унсан гэж өөрийгөө бодож байгаа бол тэр дундаасаа өөрийнхөө нөөц боломжийг нэгээрээ бүсгөөмэн гэж хэлмээр байна. Үнэхээр тийм шүү. Тэгээд унж болно, бас босож болно тий. За тэгээ уйлж болно, мэдээж инээх цаг ч гэсэн ирдэг. Тий. Зовлонтой цаг ирдэг, ялгаагүй бас жаргалтай өдрүүд ч ирдэг. Энэ нэг юм хосолдог учраас бид нар тий тэр нэг аль нэг хэсэгт нь очиод бас битгий гацчаасаа тий дандаа жаргалтай амьдрна гэж бити одоо хий хоосон мөрөөдөөсөө бас дандаа зовлонтой байдаг. Энэ зовлон одоо миний нуруунд дээр л хорвогийн бүхэл зовлон өөрүүлсэн юм шиг гэл зарим эмэгтэйчүүд ярьж идэг тий өөрүүлсэн юм шиг ингээд надад үнэхээр хэцүү байна гэж. Гэтэл бүхэл зовлон үүрээгүй. Тэгээ бусад хүмүүс ч гэсэн өөрсдийнхөө даах хэмжээнд, өөрсдийнхөө одоо тий туулах хэмжээнд адилхан зовлон үүрж байгаа шүү гэж бодчих юм бол ганцаараа нэг тэр хорвогийн бүх хар бараан зовлон бэрхшээлийг үүрж ийна гэж бодхоо болчдөг тий.
айгүйх нөгөө амьдралын одоо юун дээр алтаа оноон дээр уналт босолтон дээр сорилтон дээр тэгж бодох гээд байдагс аахгүй би залуу байхдаа. Тэгэл бас яг тий тухайн үед ингээл яагаад надад яг л үнэхээр ийм амьдрал яагаад байгаа юм бол тэгэл нөгөө ангийнхан оюутан хүмүүсийг хараад төгссөөл ингээл ажиллаж байгааг нартаа би яагаад тэгэл тий ингээл бодоод тэр олон сорилтууд донд одоо юу гэдгийг би өөрөө эндээс л босч ирэх ёстой юм байна шүү дээ. Тэгжээж л одоо яг л амьдралынхаа одоо өөрийнхөө тэр замыг тэр бартаа саадыг давж туулах хэрэгтэй. Миний өмнөөс хинч туулахгүй тий. Миний өмнөөс хинч тэрийг давъя гэд гарч ирээд миний өмнө ингээ баатарлагаар одоо ингээ төсөөлөд Google-тэй киногоор бол нэг баатар ир гарч ирээл тий. Бүх асуудлыг шийддэг бол амьдрал дээр үгүй. Би өөрөө тэрийг даван туулд юм аа. Би өөрөө тэрийг туулчиж юм сурд юм аа гэд. Тэгээд нөгөө сэтгэлийг ангаах өөрчлөлтүүд гэдэг ном. Тэрэн дээр яг түрүүн цаамаа нэг том болох гэдэг нэг хальт хилээд өнгөрцөн тий. Тэрэн дээр бас яг хүмүүс насанд хүрсэн бие махбодын хувьд ингээ харахад 20-тай 30-тай 40-тай 50-тай. Гэхдээ сэтгэл санааны хувьд насанд хүрээгүй хүмүүс маш их байгаад байна. Балчир хിവэрэ. Тэнгүүт бид нэр яг тэр сэтгэл санааныхаа хувьд одоо хат сууж амьдралын жаргал зовлон мэдэж би хүчгүй штэ. Би энэ дээр хүчгүй энийгээ би хүлээн зөвшөөрөх хэвээр. Би энэ дээр хүчтэй энийгээ хүлээн зөвшөөрөх хэвээр гэдэг зүйлийг давж ичэл нөгөө жинхэнэ том болт юм байлээ штэ. Тэр болтол тэгэл том болоогүй те инээдтэй зан гаргаал, инээдтэй үйлдэл гаргаал, бууж өгөөл, ухраал хойшоогоо дандаа ухралтууд яваал үргэлжилсээр л байдаг. Тийм учраас одоо бүсгүүчүүдтэй те яг өнөөдөр тэр сорилтыг давж байгаа бол туулж байгаа бол хуваалцаарай гэж бүр уриалж байна. Хүн ингээд нэг юм гой зүйлийг хуваалцахтаа баяртай байдаг те бас ингээ хуваалцахад хүмүүс бас баяртай ингээд хүлээж авдаг. Тэгвэл ингээд тэр даван туулсан хүнд бэрхшээлтэй зүйлийг энийг би ингээд чадсан шүү гэд ингээ хуваалцахад олон хүмүүс магадгүй тэр дундаас босож ирэх зоригтой болж байдаг. Тэгэхээр хуваалцаарай гэдэг байгаа. Хуваалцсан жаргал 1000 үржтгэл гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр та тэр давсан гой жаргалаа, давсан туусан тэр зүйлээ хуваалцаасай гэж хүсэж байна. Тэгээд заримдаа ингээд эмэгтэйчүүдэд юу гэдгийг те гэртээ байсан ч гэсэн би ганцаардж байна. Хамт ингээд найз нөхдөдтэй байсан ч гэсэн ганцаардж байна. Ийм зүйлийг маш хэлдэг тий. Тэгвэл одоо тий өөрийнхөө сэтгэлийг хин нэгэнд нээж ижил тэр ганцаардлыг даван туулах юм шиг бол надад санагддаг. Хин нэгнээс тусламж хүсэж ийж тий. Хин нэгэнд хэцүү байгаагаа хэлж ийж. Хин нэгэнтэй тэрийг хуваалцж ийж тэр ингээд нэг юм гоё бүрэн бүтэн болж идэг штэ. Тэгэхээр тэгээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр тусламж авахаас битгий хайдаг байгаа чи. Ханаасаа, найзаасаа, багшаасаа тий аав ээжээсээ, ах эгчээсээ танд туслах мэрэгчлэтнүүдээс тусламж авъя гэж одоо гараа сунхаасаа битгий хагаасаа гэж хүсэж байна. Тийм шүү. Туслалж авж гинэ гэдэг чинь өөрөө одоо сул дорой, ялагдсан, тий бууж өгсөн гэсэн илрэл огтоосоо бишээ, тий. Харин ч магадгүй та тэр тусламж хүсэж байгаа нэгэнд дараагийн удаа чамд бас тий нүүдэл хийх боломж байгаа шүү гэж тэр үрийг бас тавьж иж болно шүү дээ, тий. Тийм болохоор зэрэг бусдаас тусламж авдаг байгаарэ гэж бас хэлмээр байна. За тэгээд мэдээж эрэг амьдрал гэдэг бол яг л тэр далайн одоо тий аялалтай адилхан тий далаа дээр одоо хизээ ингэж далаан давлгаа үүсхийг мэдэхгүй, хизээ салхи шуурга гарахыг мэдэхгүй, хизээ арал тохиолдохыг мэдэхгүй бид нар тийм аялалд гарлаа гэж үзээ л та тий тэгээ ингээд завтайгаа ингээд явж гин гэж үзвэл далаан энэ давлгаан дунд далаан одоо энэ хүнд одоо амьдрал дунд одоо энэ шуургыг зогсоохыг одоо зогсхийг нь хүлээхээс илүүтэйгээр харин шуурган дунд тий нэг талаараа хэлвэл жоохон солиотой юм шиг магадгүй. Гэхдээ энэ шуурганд бол би далаад гарчлаа. Айгу хүчтэй шуурхан гэд ингээд байгаад ахаас илүүтэйгээр зарим үед шуурган донд зүгээр баяртай бай, тий? Зарим үед шуурган донд ат чаргалтай бай. Мэдээж амархан биш. Гэхдээ хизээ нэгэн цагт бид нар яг энэ аялал дууснаа. Тэгээд дуусгыгаа хүлээгээл гуниал гутраад ингээл тий суугаад байвал хайрын цаг хугацаа явж өнгөрөх болно. Тэгээд өнгөрсөн 7 хоногт ярьсан нэг хосын кейс дээр айгүй юм ухаантай ингээд уучлал гуйдгаа гэж байгаа байхгүй. Тэгээд өөрөө ямар ч алдаа хийгээгүй тэгсэн хэрнээ зүгээр хайртай учраас ингээд уучлалт гуйчдаг. Тэгээ яагаад тэгэхээр надаа ингээд юу хэцүү санагддаг вэ гэхээр зэрэг хайрын цаг хугацаагаа ад чаргалтай байх цаг хугацаагаа зүгээр үл ойлголцол эсвэл одоо юу гэдэг те би уучлал гуйхгүй гэсэн нэг өндөр сандал дээр гарч суугаад алдахыг хүсдэггүй. Тэг хамаагүй
би одоо ингээд те буулт хийгээд уучлалгүйгээд зүгээр л тэр цаг хугацааг ингээд алдахгүйгээр ингээд гоё эзэмшмээр байна. Аз жаргалтайгаар ингээд амьдралаа ингээд те хорон мөчийг алдахааргүй өнгөрүүлмээр ингээд хорон мөчөө хайрламаар байна. Тэгээд ягаад тэр ингээд хүн тийм шийдвэрт хүрсэн гэхээр хосоо ханаа ингээд оршуулж байгаа тийм оршуулган дээр ингээд зан үйл дээр очисон гинэ. Тэг айгүй юм сэтгэл нь өвдсөн гинэ. Тэг хоёулаа хамтдаа насыг ингээд илээнэ гэж амьдралыг туулнаа гэж анх ингээд нийлсэн. Тэгсэн чинь нэг нь ингээд оршуул. Мэдээж энэ хүний амьдралд жам ёсны зүйл боловч энийг жоохон уурт байгаасай. 1 минут 1 секундээр ч гэсэн ингээд уурт байгаасай. Тэгвэл яаж уурт байлгах боломжтой юм? Зүгээр л үл ойлголцсон эсвэл асуудал дундаас үүдсэн хэрүүл маргаан дундаа ингээд те удаан амьдрмааргүй. Зүгээр л уучлалгүйгаал эвлэрэл тэгээ би биэндээ ингээд муухай хараад үл ойлголцоод өнгөрүүлэх тэр хугацаагаа зүгээр хац жаргалтай өнгөрүүлъя л гэж бодсон. Түүнээс ядагч байх нь чухал биш ээ гэж бодсон. Тэр бодол амар юм хөөрхөн санагдсан. Ямар гоё, ямар хайр, ямар үнэтэй юм бэ гэдгийг мэдсэн ба шүү. Тэгэхээр энийг ч гэсэн ингээд яг энэ сорилт ирсэн бол тэр сорилтондоо бууж өгөө зогсоод ингээд толгой гудаалгаад алдаад байгаад ах биш те. Харин чинь ялалт хийзэнээс эхлэхий. Толгойгоо өргөснөөс эхэлнэ те. Би дайтах болно гэж өөрийгөө зоригжуулснаас эхэлнэ тий. Тийм болохоор бүсгүүчүүдийг бас тийгээсэй гэж урамшуулмаар, зоригжуулмаар байна. Тийм шүү. За Даваасран баяр маань хайртай ханаа меншн хийгээд баярлаа хандаа гэд битсэн байна. Мянган баярлаач ингээд. За үерхэл үгүй. За ирчүүдийн төлөөлөл ороод иржээ. Өдөр бүр зүрх сэтгэлээ эдгэж яваарай бүсгүүчүүд минь. Өнгөт орчлонд өөрийгөө хайрлаж яваарай бүсгүүчүүд минь. Өөртөө өгсөн бүхнээ хайрлаж хамгаалж яваарай бүсгүүчүүд минь. Ир нөхөртөө дуулууртай халамжтай яваарай бүсгүүчүүд минь гэсэн байна. Маш гоё тий. Урам зориг өгөхөөр бас ингээд дөрвөн мөртийг илгээсэнд баярлалаа. Тэгээд яг тэр сорилт гэдэг зүйлийг түрүүнд битээр нөгөө хамтын хүчээр бас давдсан шүү. Тэ ганцаараа давдггүй шүү гэдээ ярьсан. Тэгэхээр одоо яалтчгүй л одоо хань ижилтэй болцсон эмэгтэйчүүдийн хувьд бол таны хайжуу тань ч байгаа шүү. Тэ хантайгаа хамт тэр сорилтыг даваарай. Ганцаараа юм шиг битгий амьдраарай. За хэрвээ одоо ганц би эмэгтэйчүүд байгаа бол тэ ямар ч байсан одоо эмэгтэй хүн гэдгээрээ одоо бахархаад тэгээд тэр одоо даваа гүвээ сорилт бэрхшээл хүн болгонд ирдэ шүү. Тэгэхээр яагаад гэхээс илүүтэй яаж гэж те. Тэгээ юу хийвэл би болох вэ гэдэг тэр хариултаар ингээд гоё тэр сорилтуудыг даваад хайртай хань ижилтэйгээ уучраарай гэж өрөмөр байна. Тэгээд те нөгөө эмэгтэй хүн цайны идэ шиг гэдэг гоё юу гэдэг штэ те. Эленор Рузвельтийн хэлсэн халуусан дарахаараа өмнө нь хэр зэрэг хүчтэй байснаа мэддэгвэ, хүчтэйгээ мэддэгвэ гэж. Тэгэхээр бид нар одоо бидэнд маш их хүч байгаа. Тэгээд маш их хүч байгаа гингөт хүүхаа гэж эрэгтэй хүний ажлыг хийх биш. Харин амьдралд ирж байгаа тэр сорилтуудыг сэтгэлийнхаа тэнхээгээр нөгөө мяндсан ухаанаараа тий даван тоолох, хамтдаа давах тэр боломжууд бол бидэнд байгаа л гэдэг гоё үгээр өнөөдөр төгсгмөр тий. Тиймэр байна. За тэгээд төгсгөлт нь хоёулаа гоё даалгавар бас хамт хийдэг хөө. Хамт хэрэг маадгүй хийж амжихгүй болвол маргаашийн нөгөөдрийн гэрэлтэн дээрээ бас энэ даалгаврыг хуваалцах юм тий. За тэгээд цаас үзэг бал аваад амьдралдаа давж гарсан хамгийн хэцүү 3 зүйлээ бичээрэй. Өнгөрсөн цаг хугацаанд тий. Тэгээ ингээд тэрийг давж гарахтаа та өөрийнхөө ямар зан чанарыг нээсэн бэ? За жишээлбэл төвчээр гаргасан уу, ухаан зарсан уу, зориг өгсөн үү тий. Тэгээд би өөртөө үнийгээ давж чадсан юм чинь одоо байгаа сорилт маань юу ч биш юм байна гэдэг тэр итгэлийг бол олж хараарай тий. Тэгээд одоо юу гэдгийг өнгөрсөн амьдралтаа би аливаа зүйлийг буруугаар боддог байсан. Тэгээд зөв бодсноосоо болоод ингээд давч чадсан гэж биччихвэл тэгвэл би одоо юу буруу бодоод бас ингээд давч чадахгүй байгаад байна. Тэгвэл би энийг давч чадах юм байна. Ягаад гэвэл би бодол санаагаа өөрчилж чадчих шүү дээ тий. Тэгэхээр яг энэнд ингээд нөлөөлөх юм тасгал байгаа. Дахиад давтаад хэлэхэд өнгөрсөн амьдралтаа давсан 3 том даваагаа цаасан дээр бал аваад бичээрэй. Тэгээд тэрэнд таны ямар зан чанар илүү нөлөөсөн гэж бодож байна. Төвчээртэй байдал уу? Эсвэл аливаа зүйлийг эргээр хардаг байдал уу? Эсвэл бусдыг ойлгож өгөх тэр чадвар уу? Эсвэл дайчин байдал уу? Тэр зүйлсүүдийг ардталт нь ингээд бичээрэй. Тэгээд таны дотор ямар ч тэр шуургыг амьдралд ирэх тэр хүнд хэцүү тэр зүйлсийг давах тэр хүч чадал, нөөц боломж тэр одоо гэрэл гээгээ байгаа учраас өөртөө болон хайртай хүмүүсийгээ яг ингэж бас гэрэлтүүлээрэ гэж уриалмаар байна.
Яг үнэн. Тэгээд одоо юу гэдгийг те хажууд маань хин нэг юм байгаад надад бас тийм тус болсон шүү гэж байгаа бол тэр хүмүүсээ ч гэсэн гоё меншн хийж болно. Гэр бүлээр ажаа 106.5 гэсэн яг үнэ. Пэйж хуудас дээр яг одоо гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань сорилтыг давах хүчний талаар ярьсан. Тэгээд сорилт гэдэг зүйл хүн болгонд ирдэм байна. Тэ энийг бид нар гоё хүлээж авч сурах хэрэгтэй юм байна. Бас даван туулж сурах хэрэгтэй юм байна. Тэгжижил энэ амьдралд нөгөө жаргал зовлон одоо гашуун чамттай гэдэг шиг тэр мэдрэмжийг одоо мэдрээд даван туулах боломжтой гэсэн үг. За тэгээд өнөөдрийнхээ гэрэлтмийг хоёулаа өндөрлөе. Бидэнтэй хамтдаа байсан бүсгүүчүүдтэй маш их баярлалаа. Гэрэлтэж гэрэлтүүлээ. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань энэ хүрээд өндөрлөж байна. Үргэлжлүүлээд та гэр бүлийн радиогийнхаа уран бүтээлүүдтэй хамтдаа байгаарай. Бүсгүүчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэн эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан. Секунд. Хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа. Зөвхөн 1 минут